Сайн байцгаана уу? Намайг Ника гэдэг. Би CoinHub биржийн олон улс хариуцсан захирлаар ажилладаг. Гэр бүлийн хувьд ам бүл хоёулаа нөхөр бүтээр анх 2016 онд Худалдаа хөгжлийн банкнд ажилладаг багтаа танилцсан. 10 жилээ бол Эрэл дунд сургууль буюу одоогийн English School of Mongolia төгссөн. Тэгээ би 2008 онд анх 16 настайдаа Америк очоод хэлний бэлтгэл суугаад дараа нь 2 жил коллежид сураад буцаж Монголд ирээд санхүү эдийн засгийн сургуульд бол бакалаврынхаа зэргийг хамгаалж дууссан. Худалдаа хөгжлийн банкнд анх ажлынхаа гараа эхлүүлээд 2014 оноос 18 он хүртэл ажилласан. Английн топ сургуулиудын нэг болох Warwick Business School-д мастерын зэрэг хамгаалахаар тэтгэлэгтээ сурсан. Тэгээд Солонгосын Visa International гэдэг Америкт толгой компанитай технологийн компанид бол 1 жил ажилласан. How do you feel? I feel Чөлөө цагаараа боломж олдвол би аялах дуртай. Одоогийн байдлаар 20 гаруй орноор аялсан байна. Би амьтанд маш их хайртай. Миний Өмка гэдэг нохоо бол манай 3 дахь нохоо. 8 наснаас гэж төгөлдөр уур сурсан. Миний хайртагч ардын жүжигчин Цолмоо гэж багш намайг анх төгөлдөр уурд тартай болгосон. Анх CoinHub-д 6 сараас эхэлж ажилласан 2021 оны дижитал валютын бирж, арилжаалдаг биржийн талаарх концептыг сонсоод надад их ойр санагдсан учраас би энэ ажилд бас ороод энэ шинэ зах зээлд өөрийгөө сорих, мэдсэн сурснаа ашиглах, шинэ мэдээлэл өөртөө олж авах зэрэг ийм зорилготойгоор ер нь бол ажиллаж гисэн. За ер нь олон улсад гарна гэдэг бол амаргүй ажил. Гэсэн хэдий ч бол CoinHub бүх шаардлагатай ажлууд бол хангаад явж байна. Түрүү 7 хоног гэхэд бид нэр Coin Market Cap дээр Монгол улсаас анх удаага гарсан юм Монгол бирж бол чадлаа. Энэ бол том амжилт. Hi Nika. Hi, how are you? Nice to see you. Nice to see you too. I'm good. Мэдээж олон улсын бирж болно гэдэг бол гадаад хүмүүсийг бүртгэх шаардлагатай. EMS-бид бол олон улсын Know Your Customer буюу харилцагчаа тань мэдэх үйлчлэгийг үзүүлдэг ийм платформтой хамтын ажиллагааныхаа ажлуудыг бол эхэлсэн явж байгаа. People of CoinHub олон улс хариуцсан захирал Ника байлаа.